Сайн байцгаана өрхөн үзэгчдээ. Манай Free podcast-ийн ээлж нэгэн дугаар та бүхэндээ өөрөхөд бэлэн болсон байна. За өмнөх дугаар дээр бид нар Батмөнх ах хоёр бол Миновгийн араатнууд буюу муурын төрлийн араатнууд. За одоо Арслан, Бар одоо юу гэдгийг Ирвэс, Ягвар, Үчимбэрг зэрэг амьтдыг ярьсан бол за одоо Canines буюу чонын за эсвэл нохооны төрлийн гэж хэлж болохоор амьтдын талаар ярихад бэлэн болсон байна. За энэ бол үндсэндээ тэд нэр ангаа яаж шийдгийг, за үндсэн одоо биеийнх нь давуу талууд юу юм, хэрхэн одоо юу гэдгийг багаар ажилтгийг, эсвэл минор одоо овгийн төрлийн амьтдаас юугээрээ ялгаатай юм гэдэг юм уу. Энэ тал дээр саарл чон, үнэг, за эсвэл одоо өөр төрлийн одоо арктикийн үнэгч гэдэг юм уу. Өөр төрлийн одоо чонын төрлийн, нохооны төрлийн амьтд дээр ярихад бол бэлэн болсон байна. За ингээд Батмөнх та өдрийн мэндийг хүргэе. За дэлгэр баттай энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгчдтэй бас сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ дугаарыг дэлгэр баттай орчуулад ярилцж байхдаа Canines гэдэг үгийг орчуулж чадахгүй нэлээ бодолцоос хэрвээ биологийн тал дээр туршлагатай өндөр мэдлэгтэй үзэгчд минь байвал бас комент хэсгээр засч өгөөрэй. За ер нь бол нохоон төрлийн амьтад голдуу чон үнэг дээр тулгуурлаж байна. За өмнөх дугааруудаар бид нар бол юу ярьсан шүү дээ. Мин овгийнхан буюу муурын төрлийн амьтад тийм ээ. Яаж одоо хүчрэх байдлаар анх хийдгийг, яадгийг, ямар одоо арга барил. Тэгэхээр нэг тэдэнд нэг юм адилхан шинж байгаад байгаа нь юу гэхээр одоо олз болох амьтан руугаа гитэж очдог, тэсрэмтгий хурд гаргадаг, богино хугацаанд барьж авдаг. Тэгээд ангаа боож одоо тий шилүү зүнээс наазч боож алах замаар ингэж амьд нүүрдэг болвол энэ нохоон төрлийн одоо чонын төрлийн амьтад буюу Canis төрлийн амьтад бол өөр, арай өөр. За ер нь нохоо гэж гэрийн тэжээвэр нохоог бид нар бүгд мэднэ тийм ээ. Зарим нь бол ангийн зориулалтаар тэжээж байна. За зарим нь бол одоо зөвхөн одоо үзүр зориулалтаар тэжээж байгаа. За тэгээ ер нь хүний үнэн чанд гэдгээр нэлээ бидний тунд алдарсан боловч за цаад зүм совинд тэр ДНК-гийн мэдээлэлд бол чонтой холбогддог. Бүх өнөөдрийн бидний мэддэг анч нохоо байна, гэрийн нохоо байна тийм ээ. Бүгд одоо холын чоноос одоо гаралтай гэсэн. За энэ бол олон зүйл дээр бол зан авираасны хэлдэг. Ер нь бол бид нар маш олон сая жил эволюцийг ярьж байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Нохоо бол ер нь нохоон төрлийн амьтад бол зарим нь бүлээрээ амьдардаг, зарим нь бол ганцаараа ангуучилдаг, арга тактиктай, хоорондоо байлтай холбоотой ажиллана, уян хатан чанартай ийм одоо гайхамшигтай амьтад байна. Ер нь бол бидний нэг 40 сая жилийн эволюцийг л ярьж ийн гэж ойлгох хэрэгтэй. Чонын төрлийн амьтад ялангуяа нохоон төрлийн амьтад бол 40 сая жилийн эволюцийг маш амжилттай даван туулж ирсэн учраас тэр хооронд бол маш олон одоо байгалийн шалгалыг даван туулж ирсэн. Тийм учраас энэгээр нь бол нэлээд алдартай. Одоо хүндэтгэж үзэх ёстой юм амьтад гэж хэлж болно л да. Ер нь энэ нохоон төрлийн амьтад буюу Canines гэж ярьдаг тийм. Антарктидаас бусад бүх төвд тархсан ийм одоо гайхамшигтай амьтад. За Умард Америк, Өмнөд Америк, Аз төв, Африк төв, Арктик хүртэл өргөн тархсан юм. Арслан бар эднэр бол тийм биш шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ зүгээр хэд хоёул нэг асуултанд хариулах гээд үзье. Цирк бид нар амьтантай цирк үзэж байсан. Тийм үү? Одоо морьтой ч юм уу. За дэлгэр бат маань үзэж байсан бах би ч үзэж байсан. Тэн дотор чи чоныг харж юу? Санахгүй байна. За нэг үг байдаг. Арслан эдгээр араатны хаан боловч циркт үзүүлбэр үзүүлдэг. Харин чон циркт үзүүлбэр үзүүлдэггүй. За хоёулын асуултанд хариулах гэж оролтой заяа. За. Гэхдээ сайн бодоод үзэхэд би ерөөсөө чон харж байгааг байдаг байхгүй циркэд. Морь, бар байдаг, арстын эдэр байдаг, зан эдэр байдаг, нохоо эдэр байдаг, нохоо баавга байдаг. Гэхдээ сарлаг марлаг чон байдаггүй те. За нэг сайн нэг факт байна. За бидний мэдх энэ гэрийн нохтой үгдээс бол ялчгүй чоннууд. За хэдийгээр одоо чонын одоо 100 жилийн турш гэрийн тэжээвэр амьтан байсан ч гэсэн чоны авир бол эдгээс гарч ирсэн. За бидний хамгийн сайн мэдих Canis lupus occidentalis буюу за бидний сайн мэддэг саарл чон гэж амьтан байгаа тийм үү. Дэлхийн бөмбөрцгийн хойд тагаст байх энэ гайхамшигтай амьтан бол нохоон төрлийн амьтад дотор хамгийн том нь. За сүргээрээ нийлж байгаад өөрөөсөө 10 дахин том жинтэй бизон, хандгай, буг, гөрөөс зэрэг амьтдыг унагадаг. За туулаа, зэрлэг гахаа зэрэг амьтдаар голдуу хооллдог. Маш олон орны соёлд бол чон гэдэг амьтан бол уур хилэн, за ухаалт самбаа, хорон санаа, хүч чадал, эрд зориг, одоо
ийм одоо маш олон зүйлийг бэлэгддэг. За зарим ард түмэн бол өөртөө чоноос гаралтай, чоноос үүсэлтэй гэж үздэг. Жишээ нь одоо их төргүүд тий. За чонтой холбоотой ийм одоо манайх ч одоо чоныг бол их хиймэрлэг амтан гэж ярьдаг шүү дээ. За чонтой холбоотой мэдээж одоо олон тооны үлгэр домог цуу яриа их байдаг. За их олон тооны үлгэр харамсалтай энэ чон гэдэг амтан маань их муу нэртэй юм да. Дэлхийн одоо олон орны юмыг үзэж яхад бол домгийг уншиж яхад бол чон дандаа л муу талын баатар хар бараан дүрээр үлдсэн байдаг. За нийтдээ нэг 40 зүйлийн чоныг одоогийн байдлаар бүртгэж байгаа. Ер нь бол хоёр төрөл гэж үзээд байгаа. За дотроо мэдээж олон задарна л та. Гэхдээ нэг нь бол Эфиопийн чон буюу Canis lupus arabs гэж байгаа. Энэ бол арай жижигхэн биетэй. За Эфиопийн чон гэдэг нь мэддэг. За нөгөөх нь бол бидний мэддэг саарл чон буюу дэлхийн бөмбөрцгийн умар тэсгээр голдуу тархдаг. За манай Free podcast-ын зүгээс бол чонтой холбоотой хэд хэдэн дугаар хийсэн. За 2 дугаар байсан. 1 дугаар бол зохиогч өөрийнхөө бол бас хасагдсан байгаа. Нэр бол дэлгэроттой хийсэн нөгөө нэг шавилгаан биетэй бүсгүй Канадад нөгөө гүйлтэй хийж явж байгаад бариулдаг тийм ээ. За өмнө нь бол бас зоригоотойгоо хамтраад саарл чонтой таарсан хэрэгүүдийг Финляндын Турку тосгон байна. За Францын Суссоны хэрэг байна. За мөн одоо Оросын Сибирт болсон чонтой таарсан хүмүүс гих мэтлэн ингээд дугааруудыг бол ярьж ирсэн. За мөн одоо алдар аялагч Jordan Greider-тай холбоотой хэрэг бас чонтой холбоотой болж таарсан. Живодоны аратан гэдэг хэрэг бол бас чонтой холбоотой таарсан. Тий Францын. За гих мэтлэн. За энэ Canis lupus буюу Эфиопийн чон бол Арабс бол Эфиопийн чон бол нэг 0.6 м өндөр, 21-ээс 25 кг хэмжээтэй. За тэгээд ер нь бол яг арай жижигхэн биетэй бол умрдын энэ саарл чон гэж нэрлэдэг байгаа чон бол 80 кг хэмжээтэй ийм том биетэй байгаа. За хазалтын хүч бол 1 инч талбайд 1500 фунт буюу 681 кг-аар дарж байгаа мэт хүчтэй хазнаа. Энэ хазалтын хүч бол нэмж авчааркнаас нэг 2 дахин хүчтэй гэсэн ийм одоо үзүүлэлт байна. Ийм том биетэй хүчрхэг хазалттай догшин авиртай хараатан ер нь гол өрсөлдөгчт нь бол мэдээж баавгай, бар, тэгээд хүн гэж байгаа. За энэ гурван амт бол гол өрсөлдөгч. За чонтой ер нь бол чоны шүдийг харах юм бол хандгай, зэрлэг гахаа арьсыг бас хүү татж чадхаар юм хүчрхэг шүдтэй. За 17 хоног хүртэл хоолгүй явж исэн тохиолдол бол бүртгэгдсэн байдаг юм байна. Суурин дээр 10-аас 11 кг махыг бол идсэн тохиолдол бас бүртгэгдсэн байдаг. За чон бол багаар ажилдаг, сүргээр ажилдаг. Хэрвээ та нэг чонтой дарах юм бол ойр хавьд хамсаатууд байгаа гэдэгт нь бол 100% итгэлтэй байж нь баг болно. За дунджаар энэ саарл чоны сүргийг бол нэг 6-аас 13 гэж гаргасан байдаг. Гэхдээ яг янз бүр тоо бол хэлбэлцэн. Уйлах замаар хоорондоо ер нь харилцдаг. Ялангуяа анд гарах юм бол бүгд ингээд уйлж одоо ингэж одоо нэг өсөнтэй ингээд биеийнхаа дуудаж анд гардаг. За уйлах нь бол ерөнхийдөө газар нутгаа бусдад тунхаглах, гишүүдийгээ цуглуулах, ив санаагаа хадгалах гих мэтлэн маш олон янзын одоо юм ач холбогдолтой. За сүргийг бол альфа эргчин, эмгэгчин хоёр толгойлно. Сүргийн чоннуудын донд бол ирэмб байдаг. За дайсагналцах тохиолдол бол асар ховор. Доогуур зэргийн чонууд бол ерөнхийдөө чихээ хулмайлах маягтай бол өөрийнхөө байр суурийг илэрхийлж дээгүүр байгаа зиндааны чонтой бол одоо мэдэлдэг гэх юм уу да тий. За ер нь бол бэлтэргүүдээ өсөхдөө бас багаар ажилдаг. За Монгол оронд бол саарл чон бол түгээмэл байдаг. За нэлээд бадрын зэгзгэр мөчтэй биеийн урт нэг 105-аас 160 см хүрдэг. Сүүлийн урт нэг 35-аас 50 см, жингийн хувьд бол 32-оос 60 кг. Орон нийлэг нь одоо эд хүйтэнд эхэлж орооны үед бол одоо нэг өлөгчөн чоныг бол хэд хэд азран чон дагдаг. За ер нь бол нэг юм одоо хийлээ бол нэг 62-оос 67 хоног тийгээд за тусгайлан зассан үүрэндээ нэг 6-аас 8 бэлтрэгийг 5-аас 6 сарын хооронд төрүүлдэг. За бэлтгэгийн хувьд бол 9-оос 13 хоногийн дараа бол нүдээ нээгээд улмаар бол одоо ингээд хөөхдөг. Ерөнхийдөө өлөгчөн чон бол нэг 4-өөс 6-7 хоног бол хөхүүл байдаг. За тэгээд дараа нь бол бэлтрэгээ бор хоолнд тасгадаг. За саарл чон бол гэрийн мал, зэрлэг туурайтан, мэрэгчд, туулай, жижиг шууд, ангаахаа дэгдэхэ, за амтны сэгцэм гэдэг одоо идэхгүй зүйл байхгүй. Ихэвчлэн одоо үүргийг ирэх үе эсвэл үүрийн одоо харанхууд ирэн голдуу гөрүүлдэг. За байгалийн нөхцөлд нэг 15-аас 16 жил насалдаг. За саарл чон л гэж бид нар нэрлэдэг байгаа болохоос тасаар өнгөтэй ч юм уу чонууд бас үзэгддэг байдаг. За ер нь бол бартаа ихтэй газар бол байршина. За ер нь их тийм төвчээртэй хурдан амтан гэж байгаа. Холоос ангаа харна, хараа сайн хөгжсөн, сонсгол бас их сайн. За цагт 65 км хүртэл хурдлана. За өнөөдрийн байдлаар дэлхий дээр нэг 120 орчим мянган ийм саарл чон байна. За мөн хэдэн 10 сая нохой байна гэсэн юм. Яг нийтдээ шир дэлхийн бөмбөрч хойд хагастай. За өдгөө
амьдарч байгаа чоннууд бол хамарны үзүүрнээс сүүлийн үзүүр хүртэл ерөнхийдөө бол ан хийхэд зохиолдсон ийм одоо гайхамшигтай. Одоо нэгсэндээ бараг алахын тулд бүтээгдсэн машин гэж юу ойлгож болох нь. Хамар бол үнэхээр мэдрэг, үнэр авахтаа сайн. За хүний ялгаж үнэрлэж чаддаггүй тийм нарийн үнүүдийг хүртэл чон авдаг. Тэгэхээр үнэрлэх чадвар бол маш сайн өгдсөн. Олзуулах амьтныхаа үнэрийг бол 2-5 км-ийн зайраас бол төвггүйхэн олж авна. Сонсох чадвар гэсэн 16 км-ийн цаанаас олзуулах амьтнаас сонсдог гэсэн судалгааг бол Америкийн биологчид гаргасан байна. Үнэрлэх чадвар сонсох чадвараас гадна бас нэг айхтар зэвсэг байдаг чонд. Энэ бол тарих. Чонны тарих гэрийн дундаж нохооны тарихнаас 30% хүнд. Илүү том байна. Том. За энэ нь бол гавлынхан бүтцээс харагдаж байгаа. За тэгээ энэ бол ер нь бол энэ тарих том байна гэдэг бол нөгөө координац буюу ангаа тооцоолж ангахта маш сайн гэдэг ийм үзүүлэлтийг давхар дагуулж ирж байгаа. За ер нь багаар ан хийхэд энэ чадвар нэг хэрэг болдог. За ер нь ан хийсний дараа хамгийн түрүүнд альфа эргэгчин эмгэгчин идэнэ. За тэгээ дараа нь одоо сүргийн босд гэсэн. Ингээд сүрэг дотор бол зэрэг зэндаа бол маш чухал. 90 бол ерөөсөө алдагдахгүй тий. Хоорондоо зэрэг дэвээ тогтоохын тулд ширүүн тулалдаан гарах тохиолдол бий. За энэ хойд Америкт байдаг саарал чон бол ерөнхийдөө хэмжээний хувьд бол нэлээд том тооцогдно. За умард Америкт бол ойролцоогоор 37-оос 38 сая жилийн тэртегээс чоны өвөг дээдс бол амьдарч ирсэн гэсэн юм одоо судалгааг бол гаргасан байдаг. Саарал чон гэж одоо ерөнхийд нь бол нэрлэдэг даа. За ер нь бол ингээд чоны сүрэг дотор байгаа тэр харилцааг ойлгохын тулд биологчдын тэр ярьж байгаагаар бол биеийн хил хэмжээг нь унших хэрэгтэй гэж байгаа. Ер нь ямар биеийн хил хэмжээтэй байна. За чон ан эхлэхээс өмнө бол сүргээ нэгнээ дуудаж уйлдаг, анд бэлтгэдэг. За чоны тавхаа цасанд шийдэхгүй юм зохиолгоотой байдаг. Тэр нь бол буугач юм амтнаа хөөж явахт туурайтай амтныг хөөж явахт бол айгүй том давуу тал болж. Ерөнхийдөө чоныг ингээ хараад тахт арслан бар шиг ингэж гитж байгаа нэг дарж авч барих биш. Ингээ бөөнөрөө ингэж бүсэлж ингэж хөөж нөгөө ингээд олж болох амтнаа ядрааж, цуцааж, тойлдуулж хагаад бөөнөрөө ноцох замаар бол одоо унагадаг. За анг бол ерөнхийд нь альфа эргэгчин болон альфа эмгэгчин удирдна. Ер нь туршлагатай анг удирддаг бол залуухан бэлтэргүүд нь бол дагаж явах маягаар анд суралцдаг. Ангаа бол ингэж ээлжилж хөөдөг. Одоо жишээ нь ингээд таллаас нь бүчээл нэг одоо буугагч юм ингээд таллаас нь бүчээд ингээ хөөн штэ. Тэгэхээр ингээд нэгээс нь жижүүрлж хөөх гэх юм да. Нэг нь ерөөхдөө голлож хөөж байгаа. Жохон ядарч талгууд нь хойшоо сунгууд араас нь ингээ нэг нь хөөдөг ч юм уу те. Тэгэхээр тэр буугал ганцаараа штэ. Тэгж жагаад ингээ тойлдулж жагаад одоо бөөнөрөө ноцох замаар ингэж унагадаг. За ер нь бол чоны яг энэ хараанд орчихсан амтан бол ер нь амьд мултарна гэдэг бол тун хэцүү. За ер нь яг нэг байгалийнхаа зохиолдохоор ингээ тухайн сүрэг дотоос хамгийн сулыг нь ч юм уу өвчтөйг нь ч юм уу анилж иж барьж авдаг. За бэлтэргүүд бол багасаа анд суралцж бэлтгэдэж эхэлдэг. Хоорондоо ноцолдож тоглоно гэдэг нь ерөөхдөө ан хийх энэ процесстой ер нь суралцж байна гэж ер нь баг ойлгож болохоор. За ер нь чоны тэр зуултыг хэмжсэн баам л да. 5 см урт тийм шүдтэй. Тэр шүдэрээ бол ер нь бархмит тавилгүй зугаал тэгэл одоо унагадаг. За мөн ер нь бол сүргээрээ бол том амьтдаг бол унгана. Тэгээ чоны шүдийг тоосон гэдэг нийтдээ 42 шүдтэй. Бүгд өөр өөр ингэсэн үүрэгтэй. За нэг суултан дээрээ бол нэлээд 10 кг мах иддэг. За саарал чоныг тэгж тодорхойлсон байдаг. Nat Geo Wild дээр сэтгэл татам, нууцлаг, зэвүүн ийм амтан гэж те. Ийм гайхалтай амтан гэж. За энэтхэгт саарал чонтой холбоотой 1996 онд нэг тийм тэр Утар Прадеш гэдэг тосгонд болсон иргэлтэй. Нийтдээ 76 хүүхэд рүү чонд тарьсан байдیں۔ Одоо сүүлж хүүхэд рүү юу? Тий одоо ингээд 3 хоногийн зайтай. Яг зөв хүүхэд барьдаг болсон. Яг л нөгөө бидний өмнө ярьжсэн нөгөө Финляндийн Турку тосхны хэрэгтэй том төстэй. Тэгээд бүр оргил үедээ бол 3 өдөр болоо л нэг хүүхэд сугалдаг. 3 өдөр болоо нэг хүүхэд сугалдаг. Тэгээд 76 хүүхэд рүү дайрснаас 46-ийнх нь амьд нь өрсөн байдаг. Тэгэхээр нүлц нь бол ингээд ямар нэгэн байдлаар шархтаад ч юм уу бэртээд өнгөрсөн. За ингээд хүмүүс нөгөө эхэндээс нөгөө барыг хардаал жоох энтэг чинь бас нөгөө хүн чирол амтан байд юм ба штэ. Ирвсч гэдэг юм. Бид нэрс өмнөх дугаарууд дээр ярьжсэн. Бенгалийн бар дээр ярьжсэн. Нөгөө Пунанай хараатан ч гэдэг юм тэн дээр ярьжсэн болвол энэ Утар Прадешийн хэрэг бол чонтой. Ерөөсө сүрэг чон ингээ хүний маханд орчихсон. За тэгээд угаасаа нөгөө хэргийн газар үлдсэн үс ялгадас мөрийг хараалт тодорхой болчих юм л да. За энд яагаад энэ хэрэг болсон бэ гэхээр энтэг чинь өвхөн амын тоо их тэгээд тайланг талбай өрөвдсөн. Дээрээс нөгөө нэг чонын гол хоол болдог амьтдыг
олон тоогоор нь агнаж эхэлснээр чононд нөгөө идэх хоолны сонголт бага үлдэнгууд alternative resource буюу өөр их сурвалжуудыг хайж эхэлсэн яванда хүн болж таарсан. Тэгээ ер нь шүн гэртээ унтж яхад нь хүүхдүүдийг гэрээс нь ороос сух татаж гаргаж чирж авч явах ийм тохиолдлууд бас нэлээд байсан байдаг юм билээ. Тэгээ энэ чонтой холбоотой ийм хэрэгүүд бол бас нэлээд яригддаг. За энэ бол дэлхийн бөмбөрцгийн ерөнхийдөө умар тагсд болдог чонтой холбоотой хэрэг бол Африкт нөгөө нэг айхтар нэг wild dogs гэж ярьдаг шүү дээ. Африкийн зэрлэг нохот гэж толбод нохооч гэж ярьдаг. За тэр бол бас ер нь чонтой тун төстэй аргаар ан хийдэг. Та нөгөө цөөвөр чоннуудыг хэлж байна уу? Биш. Цөөвөр чон гэдэг маань гаригус буюу тэд чинь бүр шал өөр төрөл зүйл болоо явчихж байгаа. Бараг нохоо зээх мэхтэй ойрхон болоо явчихж байгаа. Энэ Африкийн зэрлэг нохот бол ерөнхийдөө чонтой төстэй сүгийн бүтцэн хүртэл тийм альфа эргчин эмэгчин удирдна. Тэд нар нүр төлөө үлдэн бүгдээрээ ингээд ирэмб дараатаагаар одоо олзоо хувааж идэг юм. Яг энэ чонтой их төстэй амьдралтай сүргээрээ амьдардаг. За стратегийн хувьд анхийг арга барил нь ер нь болоо овн бих ер нь их овн мих гэдэг ахын баг ерөөсөл дэвчээр юм билээ. Нөө relentless ингээд цуцшгүй ерөөсөө олзуулах амт хөөдөг. За 60 км/цагаас илүү хурдан давхих ийм юу байдаг. За тэгээд яг ер нь ингээд эхлээд нэг хөөгж байгаа амтан чигээ тасраад эхэлт юм байна л да. Тэнгууд явандаа ингээд 6 км давхих цуцаж эхэлт юм байна. Тэнгууд нь ингээд зайд нь барайл нөгөөд найж ойртт юм байна л да. За тэгж байгаа л одоо ер нь энэ зэрлэг нохтын юунд хараанд өртсөн. Яг ингээд за энийг унгана гэж унгацсан бол дуусаа. Тэгээд одоо өөрөө аврал байх. Бараг 100% юм шүү дээ. Тэгээ энэ дэр ийм байна. Одоо мийн овгийн амттыг ингээд хараад тахт бариад нөгөө амтнаа ингээд алаад бүтээгээд боогооч юм ингээд хоолойг нь боогооч юм шилүү зүнээс нь хацаач юм ингээд эсэргүүцэл багтаагаар нухацсан дарж штэ тий. Тэгэж амьд нүрж байгаа бол энэ чон байна. Энэ одоо Африкийн зэрлэг нохоо байна. Эсвэл ялангуяа тэр Окавангод анх хийж байгаа дүрсүүдийг ингээд үзэхээр шууд идэх инстинкт нь ажиллаж эхэлт юм билээ. Өөрөөр хэлбэл тэр амьд алахгүй амьдаар нэгнэ гэсэн үг. Ерөөсөө ингээд тал талаас нь бүчиж ороод ерөөс жуулахал зууснаа тасаазаал. За тийм учраас энэ зэрлэг нохтыг одоо саварт өхнө гэдэг бол одоо тийм аимшигтай юм бол байдаг. За тэр Окаванго гэдэг газар бол энэ Африкийн зэрлэг ноход бөөнөр ангийн процессыг бол эргэжин удирдана. За зохион байгуулалттай анги хийхэд нэг за 4 ангийн орлогын 4 орлогынх нь 3 амжилттай дуустдаг. Одоо ангаа унгаж дуустдаг гэсэн үг. Тэгэхээр 75%. Тий, 75% магадaltaй гэсэн үг. Тэгэхээр нөгөө эрүүсэн түрүүн чинь тэр мийн овгийнхан дээр чинь арслан дээр чинь бол бараг 25-аас 50% магадлал гарч ирж исэн. За тэр нөгөө бусад тэр мийн овгийн амьтад дээр чинь 60% таа гэж гарч ирж исэн бол тий. Энд дээр бар бол өөр бага штэ 7-оос 1 8-аас 1 гэж байна тий. Тэгэхэд эдгээр бол 4 ангийн орлогын 3 л олцтой дуусна гэдэг чинь. Гэхдээ тэд нар чинь бас сүргээд хийж штэ. Бүгдээрээ сүргээд хийж байна. Тэгэл одоо бөөнөрөө хооллоо штэ. За энэ Африкийн толбод нохоогоос нэг зүйл анзаарэгдсэн. Энийг зүгээр гайхаад байгаа. Сарвун 5 биш 4 уруутай. Одоо юм 5 биш 4. Зөвхөн Африкийн нохоо зөвхөн энд. Тэгээд яг нөгөө ийм толбод нохооны толбыг нь харах юм бол бас ингээд гаднаас нь харахад бүгдээ адилхан харагдаад байгаа. Гэхдээ бас яг л нөгөө бар арслан эдэр шиг давтагдчихгүй. Хүний урууны шиг давтагдчихгүй. За энэ амьтны гол дайсан бол арслан. Арслан бол алдаг. За гаригуус нөгөө цөөвөр чамтаа гаригуустайгаа үзнэ. За мөн одоо ирвстэй үзнэ. За ус уух гэдэг ирэхэд матар бол боломжийг алдахгүй эднийг барина. За ер нь ингээл Африкийн савана бол ерөөсөө л ийм алаан хядааны талбар байхгүй. Ерөөсөө энэ махчтан ч хоорондоо алуулсан биеийнхээ үр удмыг ч гэсэн одоо боломжит гарвал ер нь нударж идэг те. Тийм одоо онцлогтой. За ер нь толбод нохоотой таарсан амьтад бол толбод нохоог өршөөхгүй. За гэхдээ энийг ер нь энэ дээр бас нэг сонирхолтой тоо гаргасан байдаг. Толбод нохоо эмэгч нь хөхний нөгөө нэг тоо биш үү одоо 14 шиг гэдэг гинэ. Нэг зэрэг одоо 14-ийг хөхүүлэх чадaltaй. Ерөнхийдөө ингээд айгүй олон. Тэгээд энэ тоогоор бол Арктикийн үнэтэй л өрсөлдөх үз. Тийм амьтан болж байгаа. Тийм үнэг бас олон. Тийм. Ер нь бол Африкийн толбод нохоо нь Африк твийн сайн ангуучтай нэг гэж тооцогдно. Серенгетигийн тал гэж одоо байгаа шүү дээ. Энэ толбод нохтууд бол сүгээрээ бух гөрөөсөгч хүртэл унагадаг. Гэхдээ шууд нэг идэх инстинкт нь шууд ажиллаж эхэлдэг байна. За өстө нөгөө нийтэн нэгний төлөө нэгэн нийтийн төлөө гэдэг үлээ те. Тэр зарчим бол энэ толбод нохоонууд бол яг үйлчилдэг. Ерөөсөө нэгний хайдаггүй, орхидоггүй ийм одоо онцлог ийм зан чанартай ийм амьтад байгаа. За Африкийн Серенгетид бас нэг амьтан байгаа шакал гэж яриад байгаа. Энийг одоо монголоор орчуулах нь jackal та. Jackal. Тий. Шакал гэж одоо орсууд бол тэгээд эвгүүцэртэй. Тий. За энэ бол бас ер нь Африкийн Серенгети за тодорхой бол Кени нутаг, Танзаны нутаг, Масайчдын нутаг шүү дээ тий.
Энэ ер нь Great Migration буюу амтны нүүдэлж яг энэгээр явагдаж байгаа шүү дээ. Зөв Африк. Тий. За ингээд энд бол жинхэнэ нэг өвхөл амьдрал гэдэг юм чи өөрнө. За энд нэг төрлийн жижигхэн биетэй нохоон төрлийн амьтан одоо ангууч байдаг нь энэ бол шакал байгаа тий. За Серенгетигийн талд голдуу одоо тэр Томпсоны гэрүүс яг тэр нэг гээд голдуу ингээд эн чинь бас нэг хосоор амьдардаг юм байна полигам. Тэгээд яг тэр нэг дүрс байдаг юм аа. Яадаг вэ гэхээр дөнгөж төрсөн одоо ингээд янз байгаа байхгүй юу? Тэрийг ингээд нэг нь ихийн саатуулж байгаа. Одоо ихийн хөөх, ихтэй нэг зуурдах маягаар явж байгаа. А нөгөөх нь бол янз бүрээр харьж байгаа байхгүй. За тэгээд янзгын унгасны дараа бол эмэгчин нөө нэг хээлтэй байсан учраас төрүүлж янзгын эцгэд эрэгчин нэгэ хараа сууж байгаа хажууд нь. Тэгээд эмэгчин янзгаа эзсний дараа ингээд өөртөө хэрэгтэй хэсгийг хамгийн одоо шимт ижилт хэсгийг хийдэг шиг одоо анзаараад байгаа. А тэгээд дараа нь эрэгчин идэх юм ингээд нэг маш сонирхолтой нэг юм дүр зураг тэндээс ингээд харагдаж байгаа. Тэгээд нэг өөр юм тэр янз нь бол дөнгөж төрсөн янз байгаа байхгүй. Тэгээд тэр ингээд зураглаач сүлд нь ярьж байгаа. Нэг амьдралын төгсгөл нэг амьдралын эхлэл боллоо гэж те. Тэр нь болохоор нөгөө шакал нь эмгэгчний жирэмсэнтэй. Тэгэхээр нөгөө яг ингээд ерөнхийдөө бол нэг юм савааны ертөнц бол ийм үнэхээр сонирхолтой ийм газар байдаг юм аа гэж. За энэ шакал гэдэг амьтан бол бас нөгөө чамтай минь адилхан өөрхий эртний тэр Египтэд бас л одоо нөгөө газар доорх ертөнцийн эзэн те одоо тамын ээлчин тэгэл ерөөсөө залтай муухай бүхний одоо ер нь нэг тийм арабууд ч тэгдэм биш те шакал гэж дууддаг юм байна. Одоо нөгөө манайхаар бол өмнө шиг залтай хүн гэх юм уу одоо нэг тий одоо тэрийг одоо нэг шакал шиг залтай одоо индианчууд ч нөгөө койотыг тэгдэж хүнийг тэгдэж залтай нэг мөн койот гэдэг те тэрнтэй адилхан шакал гэж одоо ерөөхдөө тийм залтай хулжин залхай хүмүүсийг ч юм уу одоо нэг хуншгүй тийм хүмүүсийг гэж дууддаг юм байна л да. Ер нь бол шакал гэдэг юм бол яг тэр ан хийж байгааг нь харах юм бол амар арга залтай байдаг. Ирвсний зулцгийг суглан те ирвсийг анд явцаагүй зулцгийг хулгайлж идэн ч гэдэг юм уу те ерөнхийдөө ингээд их тийм залжин амьтан байгаа. Ер нь сүргэрэг гэхээс илүү гэр бүлээр амьдардаг ийм одоо амьтан байгаа. За Азийн энэ тал дээр бас нэг зүйлийг яхад Азийн зэрлэг нохоо гэж байгаа. Энэ нь бол голдуу энтэгт амьдардаг. За энэ амьтан болохоор за мэдээж шилдэг нь бол биш. Шилдэг анчин биш. Гэхдээ ан хийх өөр ингэсэн бас аргатай. За ер нь бол сүргэлсэн тохиолдол бол бар алсан. Бөөнөрөө нэж барлууд айрсан тохиолдол бас байдаг. Ан хийх арга барилыг хараад үзэх бол Африкийн толбод нохоотой тун төстэй бусаддаа тусалдаг нэгнийхээ зулцгуудыг хөхүүлдэг. Одоо зөвхөн өөрийнхөө зулцгийг хөхүүлнэ гэсэн ойлголт байхгүй те. Бусдынхаа зулцгаас хөхүүлдэг. За тэгээд энэ чоныг бол яг тэр орон нутгийн болдох тухайлаа гэж нэрлэдэг байгаа юм л да. Энэ юун дээр гардаг юм а чи санаж гинэ үгүй юу нөгөө Rudyard Kipling-ийн Маугли. За. Тийм Маугли зохиол дээр гардаг байхгүй нэг юм улаавтар өнгөтэй нэг чон гардаг. Тэгээ ер нь тэрийг л энэ юунд хэрэг яасан юм шиг ба үзүүлсэн юм шиг ба. Тэр одоо энэ тэгээд энэ ер нь бол яаж байгаа. Тэр Маугли ном дээр гарч байгаа бол яг уу олуулаа нийлэхээр л тийм амар л байгаа байхгүй. Чирс бүгд айдаг те. Ингээл 20 30 болол гэхэлэр л тэр арслан заамаа хүртэл зүхтаадаг ч юм уу те. Тэгэхээр яг тэрийг л энэ Rudyard Kipling өөрийн энэ Маугли зохиолдод дүрссэн юм шиг. Ер нь энэ амьтан бол төвдөд байдаг. Яавын арал, Суматар, за энэтхэг ингэ сүргэлж ан хийдэг. За олуулаа бол олуулаа гэдгээ мэдэрсэн бол юунаас ч яахгүй. За ийм одоо гайхамшигтай амьтан байна. За ер нь бол тэр Хималайн баавга гэдэг амьтыг тэгжсэн билээ. Шууд өнгөрийн авангуудаа холоос олуулаа гэдэг нь бид шууд зүхтаацдаг. Баавга тий баавга бол зүхтаадаг. Ийм бас нэг юм аттай ийм амьтан байна. Сүргэлж дайрахаар л ерөөс юунт дийлдэг ийм л ийм амьтан байна л да. За бидний төрөүний нөгөө дээр хоёулангийн чинь танилцуулсан тэр Эфиопийн чон гэдэг байгаа шүү дээ тий. Африкт амьдардаг Canis lupus arabs буюу Эфиопийн чон гэдэг. За энэ Эфиопийн чон бол нэлийн алдартай. За улаан чон, улаан үнэгч гэж одоо орон нутгийнхан дууддаг. Тэгээ ер нь бол яг биологчдод зарим нь үнэг гэдэг байгаа. Тэр ном дээрээс уншихаар бол чон гэдэг байгаа. Яг ингээд ерөөхдөө жоохон яг эцлэж шийдэггүй маргаантай бас сүргээрээ гөрөөлн. За үнэгч бай, чонж бай, ядагч байсан маш салдурч. Ер нь бол ганцаараа ан хийх тохиолдол бий, олуулаач нийлж байгаа ан хийх тохиолдол бий. За ерөнхийдөө голдуу бол сүргээрээ ан хийн. Гэхдээ ДНК-гийн мэдээллээс нь авч үзэх юм бол тэр юм дээр Build for the Kill гэх тэрийг үзэж яхад бол Умард Америкийн чонтой ихтэх хүү гэж байгаа. Одоо генетикийн мэдээллээр. Тэгээд олз болох амьтнаа бол ер нь голохгүй дайрна. За маш цөөх үлдсэн. Одоогийн байдлаар 300 гаруй 400 орчим үлдсэн. Нэг ховор гэсэн ангилалд орсон. За тэгээд голдуу нэг тийм тарвгатай адилхан юм mole rat гэдэг байгаа.
Муул гэдэг чинь сохор юм баггүй. Rat гэдэг чинь харахад нэг огтноос арай том биетэй. Тэгтээ таргунаас арай жижиг нэг тэр газар амьдардаг тэр одоо мэрэгчнэр жижигхэн. Тий, тэр амьтнаар бол хоолдог. За тэгээд өөртөө хооллохоос гадна ардаа үлдсэн зулцгнуудаа эмэгчингүүдтэй бас хоол авчиж өгдөг. За зарим тохиолдолд амьдаар нь барьж авчиад бэлтгэрнүүдтэй юм уу зулцгнуудаа авчиж хайж өгөөд тэгээд ангийн бэлтгэл буюу одоо багаас нанд сургадаг ийм одоо онцлогтой ийм сони амьтан байна. За энэ чонын төрлийн амьтан зөвхөн Аз Африкт, Хумард Америкт байд юм уу гэвэл үгүй. Амазонкын ширэнгэд ягуар гэдэг амьтантай бид нэр өмнөх дугаараар танилцчихсан болвол за Өмнөд Америкт ийм пампасын тал гэж байдаг тийм үү? Алдарт пампасын тал, за пампасын талч гэж унших юм уу? Патагон. Тий яг Патагон гэхэлэр урагшлаад Аргентин тал руугаа орчин тий. За энд нэг сонирхолтой амьтан амьдардаг нь Өмнөд Америкийн дельт чон гэдэг. Ийм сонирхолтой юм чон амьдардаг. Чихнийхээ ачаар ерөнхийдөө өвсөн дотор нуугдсан олзыг олдог. За пампасын талд бол ер нь өндөр өвсөн донд нуугдах анга одоо олж харахад бол ер нь өөрийнх нь тэр чих бол нэлээд хэрэг болдог. За ан хийх орлогын нь 20% нь л ер нь амжилттай дуустдаг учраас хоол тэжээрийнхээ дутагдлыг жимсээр нүгдэг гэж байна. Ерөнхийдөө бол олон гэж байна юм байна. Ер нь бол хөхтөн амьтад ерөнхийдөө бол яг энэ амьтан бол илүү чихэндээ найддаг. За энэ амьтны өвөг дээдс бол нэг 6 сая жилийн тэртегээс л Өмнөд Америкт орж иж амьдэрсэн болов гэсэн юм тооцооллыг бол одоогийн байдлаар гаргасан байж байна. Хожуу нөгөө үедээ бол арай хожуу. За дил нь хар өнгөтэй хөлн ууртын амьтныг бол за яг чонч гэж зарим нь яадаг Бразилийн биологчд бол үнэг гэж шууд бичсэн байлээ л дээ. Нүдний хараа их сайн. За Бразилийн уугуул индианчууд элийн амьтны талаар бол янз янзын домог бол нэлээ ярьдаг. Ер нь голдуу жижиг шувуу, мэрэгчд бас могоо барьж идэх тохиолдол байдаг гинэ. За могоог барьж идэхдээ шууд урдаас нь дайрдаг. Сүүлнээс нь хазаж аваад улмаар бол хариу үйлдэл үзүүлгүүд нь толгойг нь зууж авч хазаж алж тэгж одоо иддэг. За зарим судлаачдын үзэж байгаа бол энэ амьтан бол могоон хорны эсрэг дархлаа тавьж магадгүй гэж үздэг. Яг нөгөө ханы байжир буюу нөгөө дорох шиг доргон нохоо зах хийдсэн дархлаа тавь мэдээж хазуурсан гэсэн яхачдаггүй те. Тэгэхээр яг ганц ганцаар амьдрна. Тэгээд үжилд орох үедээ л нийлнэ. За тэгээд үжилд орсныхоо дараа бол салаад одоо эмэгч нь бол уянуудаа зулцмуудаа өсгөх юм замаар явдаг. Гэхдээ энэ Canis гэдэг дээр бид нэр бахан чон ярьчлаа л да. Одоо Африкийн толбод нохооч гэдэг юм уу, сааралч чон, Canis lupus arabus гэдэг юм уу. Тэгэхээр энд чинь бас үнэг орж байгаа шүү дээ. Нохоо төрлийн амьтан дотор үнэг орж байгаа. За үнэг гэдэг бол маш олон орны соёл. За манай Монголд ч ялгаагүй арга зайлын бэлэг тэмдэг гэж явдаг те. Зүг шиг залтай гэж ярьдаг шүү дээ. Ан хийх байдлаараа үнэг яг бас энэ нийлэрч бас хэлдэг те. 5 сая жилийн тэртегээс ерөөхдөө чон үнэг хоёрын өвгдээд салсан болов уу гэж энэ биологчд үздэг юм байлаа. Гэхдээ эволюцийг нь харахад бол үнэг бол чон шиг тийм амжилттай байгаагүй болов уу гэсэн юм одоо дүгнэлтийг бол хийсэн байдаг. За Хойд Америкт яг уу чоныг их олон тоогоор алсан л та нөгөө европчууд очоод ферм яаж хөх эхлээд гут чинь чон чин малын байр шүү дээ боломжтой. Тэгэн гут нь одоо тэгэл чоныг алаа сүүлд нь тэгээ нутагшуулсан шүү дээ. Яг Хойд Америк чоныг хэтэрхий их алсан үнэгт тодорхой хэмжээний боломжийг яг тэр бүснуудад олгосон юм уу гэж хараад байдаг. За ялангуяа үнэгнүүд дотор хамгийн том тэр улаан үнэг гэж байдаг. Ер нь дэлхийн даяар нэлээд төгөөмөл тархсан. За үнэг гэдэг амьтан бол ер нь амьдардаг газар бол олон. Ерөөсө цөлд ч амьдрна, Арктикт ч амьдрна, Европт ч амьдрна, хүйтэн бүс ч амьдрна, халуун бүс ч амьдрна. Маш одоо тийм дасан зохицох чадвар нэлээд өндөртэй ийм амьтан байна. Голдуу жижиг мэрэгчд шувуу, шавжаар их хоолно. За нэг шөнө 15-аас 20 хулгай нохтод барьж иддэг гэсэн судалгааг бол Канадын тэр Новоскошиа Канадын Новоскошиагийн биологч гаргаж ирсэн байна. За энэ бол ерөнхийдөө мэрэгчдийн тоо толгой хэтэрхий олон болохоос юу сэргийлж идэг ийм л юу байгаа. Тэгээ хулганд барьж идж байгаа процесс их сонирхолтой гэж байна. Эхлээд мэдээж нөө хаана байгаагийн тогтоон шүү дээ. Олж авах хэрэгтэй. За тэгээд энэний тулд бол чихээ ажил болно. Чих бол маш сайн ажиллана. За нэгэнд олзоо олох юм бол тэгээд нөгөө цасан доор ингээ явж байгаа мовж байгаа одоо тэр хулганыг яхан бол шууд дээрээс нь ингэж үсэрч одоо толгоогоо зоож орох маягаар ингэж барьж авч ингэж бүр ингээ 45 хэм хүртэл хазааж те ортог зарим тохиолдолд 80 хэм хүртэл тэгшмээр ингээ цас руу шигдэж орох юм тохиолдол байдаг гэж байгаа. За тэгээд ер нь тэр нэг үнэгний сүүл гэдэг байгаа бид ч одоо нэг үнэгний сүүл гоё гэж ярьдаг шүү дээ. Энэ сүүл бол яг энэ агаарт үсрэх юм үед бол тэнцвэржүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Нэг юм хөвсгөр одоо нөгөө тэгэл нөгөө үнэгний чинь сүүл нь гоё гэж нэг агнаал тэгдэг шүү дээ. Тэгэхээр энэ сүүл бол ийм ер нь бол ингэж тэнцвэржүүлэх маягаар бол
ан хийдэг. За үнэхтэй төстэй маягаар чон шакал зэрэг амьтад бол бас олцоо барьд юм байл цас руу орж. Гэхдээ өмнөх бол тэр яг ордог бол төгс хийдэг гэж байгаа. За Монгол улсын хувьд бол нэг 3 зүйлийн үнэг байдаг. Шар үнэг, хярс үнэг, төвд үнэг гэсэн 3 зүйлийн үнэг бол Монголд байд юм байна. За үнэг гэдэг амьтан бол ерөнхийдөө туулай, тарваг, мөндөл, за жижиг шувуу, үлгийн цагаан хотно, за голио хар цох идж байгааг бас харсан судлаачд бас байдаг. За яг нэг хоол ховордох үед л энэ хоол руу орд юм байна. Тэгэхгүй бол яг энэ бас нэг тийм таатай хоол биш юм шиг байна. Яалтчгүй нөгөө desperate гэж ярьдаг шүү дээ. Өөр аргагүй болсон үед бол иддэг. За эдэж тижэл хомс үед бол яалтчгүй шавжаар хоолдог. За харанхуу болох үед голдуу шөнийн харанхууг ашиглаж гөрөөлнө. За ийм одоо сонирхолтой амьтан байна. За энэ үнэг дотроо Арктикийн үнэг гэдэг амьтан нэлээд сонирхол татж байгаа. Туйлын бүс бол маш ширүүн цагаа гардаг бүс. За энэ бүс нутагт амьдрын гэдэг бол одоо маш хүнд. За тэр Арктикийн үнэг бол ийм нөгөө өвлийн уйлрал нь болно шүү дээ. Арктикийн үйл болгонгууд цав цагаан болдог. Тий. Тэгээд сорн гарч ирээ. Тэгээд хөл нүд чихэд нарай жижигхэн байдаг. Энэ нөгөө дулаан багаалдах зорилттойгоор. Тэгээд хасах 60-аас хасах 70 руу Цельсийн хасах 60-аас хасах 70 руу орж ижил сая жижигж эхэлдэг гэж байна. Тэгэхээр дулаанаа бол маш сайн барьдаг. За өвлийн уйлралд бол юм нөөцөлж идэн голдуу цагаан баавгаг дагаа авчдаг юм байна. Цагаан баавгаач нөгөө хаялж байгаа сэгзэм үлдэн гол нөөцөл бол тэрэн дээр ажилдаг. За ингээд зуны уйлрал болоод ч юм уу нөгөө нэг Свалбардын аралч гэдэг юм нэг арлууд байгаа шүү дээ. Бид нөгөө далаачтайхаа дугаар дээр ярьж исэн. Тэр арлууд дээр ирчээд амьдраад эхлэхээр зуны уйлрал ч нөгөө цасгүй болонгууд нь дагаад өнгө зүс нь бараан болж хуурдаг. За тэгээд ер нь бол зундаа хэд халгаас хамгаалж үс нь ингэж нарийсч ургадаг. Биеийн дээд хэсэгт бол хөмс нь хамгийн их бараантай. Ер нь бол хуурай сэрүү орны энэ бүс нутагт бол яг нэлээд зөгцсөн юм амьтан байна. За туйлын туулай, за нэг бас нэг төрлийн шувуу байгаа. Тэр шувуунуудыг агнж ерөөхдөө хоолтой юм байна. Ингээ нөгөө тэр шувуунууд ингээ хадан дээр бөөнөрөө суучдаг. Тэнгууд яг та дэдэж ингээл нөгөө ойртод эхлэнгууд нь шуунууд чинь сандрын шүү дээ. Сандахтаа нөгөө нэг нисч чадахгүй байгаа дэгдэхийг өнөдөө ч юм ингээд ангаахануудаа ч юм ингээд түлхчтэй юм байна л да. Тэнгууд нь доошоо буугаад нөгөөдг нь ингээд авч иддэг. Эсвэл өндөгийн үүрнээс нь хулгайлгач гэдэг юм. Нөгөө залин гараад байна. Иймэрхүү аргаар бол ерөөхдөө ан хийж одоо зуны уйлрлыг тэгээд маш их идэх хэрэгтэй гэж байгаа. Одоо аль болох идэелэх хэрэгтэй. Тэгжиж нөгөө өвлийн хүнд одоо тэр үеийг ингэж давж яадаг. За ер нь иймэрхүү зохилтгоор бол Арктикийн үнэг бол ан хийдэг бол за бид нар ерөөхдөө шар үнэгээ ярьсан. Арктикийн үнэгийг ярьсан бол Калахаригийн цөлд бас үнэг байдаг. За энэ тийм үнэг бол арай өөр тий. Одоо цөл газрын үнэг гэсэн үг шүү дээ тий. За Калахаригийн цөл бол яг Арктикийн үнэгний яг эсрэг дүрм. Том чигтэй, том нүдтэй. Нөгөөх маань болохоор жижиг чигтэй жижиг нүдтэй байна шүү дээ. Тэгээ мөлхөгч амьтдыг биш аюу хөхтөн буюу энэ сүгэр божигч амьтд дээр яг ингээд нэг юм зүй тогтлоор давтагдаад байгаа нэг юм байгаад байгаа нь экваторын бүсээс хойшлоо шүү дээ. Одоо ингээд өрөөрийн давуу ингээд хойшлох тусам тухайн сүгэр божигч амьтны одоо хөхтөн амьтны биеийн томордог. Дайвар эрхтнүүд нь жижигэрдэг нүд чих ч юм уу те. Сонирхолтой нь энэ яг хүн дээр бас анзаардаг. Одоо экватор руу одоо экватор ойртох тусам хүний бие жижигхэн болдог ч юм уу те. Ходоод нь жижигхэн болдог ч юм уу. Ингээ экватороос хойшлох тусам хүний нурууны өндөр одоо илүү өндөр болдог. За тэгээд бүр хойшлох тусам бүр өндөр болдог. За тэгээд зан авирын үед илүү догшин болдог юм байна. Хойшлох аа. тусам. Хоёул нь ярьжсэн шүү дээ. Wild North гэдэг. Зэрлэг умартай ингээд ойлгох. Тэгэхээр одоо тэрний түүхч ярьжсэн байхгүй. Энэ дэлхийд томоохон хэмжээний эзэнт улсуудыг байгуулсан нөхдүүд чинь дандаа энэ хойд зүгийн нөхдүүд л байдیں۔ Да илүү ууртай догшин гэдэг. Бодод тахтай тийм байхгүй. Викингүүдийн байлдан дагуулсан тий. Монголчуудын Монголын эзэнт гүрэн байна. Өөр одоо британчууд байдаг. Дандаа энэ сэрүүн бүсийн хойд нутгийн нөхдүүд байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ Калахаригийн үнэг бол яг Арктикийн үнэгний яг эсрэг дүрм. Калахаригийн цөл гэдэг бол ус олддгүй газар. Ерөнхийдөө энд бол жилийн турш бороо орохгүй байх тохиолдол бий. За энэ амьдардаг энэ үнгийг бол том чихт үнэг гэж яг нутгийнхан бол том чихт үнэг гэж нэрлэдэг. За энэ чихэнд их учир бий. За энэ чих бол олзоо олохоос гадна дулаан таньцуулжулждаг. Маш их судснуудтай. За тэгээ тэргээр нөгөө биеинд хөндлөгдсөн дулаан халуун газар шүү дээ тэр чинь. Дулаан гэж ялгарч идэг. За дулаан таньцуулжуулагч үүрэг гүйцэтгэх нь. За анд явах үед чихээ ашиглана. За голдуу жижиг мэрэгч толон шавжаар хоолдог. За энэ Калахаригийн үнэг бол 4 кг жинтэй. Жижигхэн тий. Гэхдээ дайсан бол мундахгүй гэж байгаа. Жижигхэн болохоор дээрлэх амьд мундахгүй тий.
За нөгөө шакал бол их дээрлэх нөгөө бидний дээр ярьсан шакал бол дээрлэх нь хоолын булаан үр төлөгийг нь ална. За ихэнх тохиолдолд яг хурд сайтай учраас зүгтэж чаддаг. Тэгээ нөгөө голдуу хоолдог нөгөө жижигхэн шавж буюу хилэн цорхойг бол маш чадварлаг байдаг. Тэгээ нөгөө хилэнцэд харахтуулсан ч гэсэн дархлаатай. Тийм учраас хорн нөлөөлдөггүй. За тэгэл ер нь барагтаа бол ус уудаггүй. Барьсан амьтныхаа одоо шинэ тижээлээр бол одоо чигээр бол ингэж ундаалч ингэж амьдэрдэг ийм одоо юугаа зохиолгоотой ийм гайхамшигтай. Калахари ч одоо төв Өмнөд Африк руугаа баа. Өмнөд Африк. Тийм Калахаригийн цүл гэдэг урагшаага одоо тэр Окаванго Калахари гэдэг тэр зүгийн одоо яг л чиний л очих юу л да одоо нотгалтай одоо Окавангог бол би ботсон ядан хүлээж байгаа юм л да. Тэр чинь маш гоё юм бэл Замбези голын яг ингээл орж ирдэг. Тэгээд тэр дельтач нэрээс зүссэн зүйлийн амьтад нийлээл тэгэл одоо чиний яг очиж үзэх тэр Өмнөд Африкийн бүгд 8 дахь улс Зимбабве гэдэг ч одоо яг л энэ газар шүү дээ. За энэ дээр бас нэг амьтныг ярих хэрэгтэй болж байгаа нь койот чон гэж байгаа. Тэгээ койот чон гэдэг бид нар дугаар хийжсэн. Яг би ганцаараа хийжсэйг санаж байна. Нөгөө Канадын дуучин өсөх ирээдүйтэй нэг дуучин 8-нд төрсэн. Ерөнхийдөө хүнлүүд дайрчаад байдаг юм амьтан байгаа. За хойд Америкт нэлийн төвөөмөл тархсан энэ амьтан бол ерөнхийдөө чонтой андуурагдах тохиолдол нэлийн бий. Тэгэхээр чоныг бол арай бага биетэй. Нэг лайкаар хуу тохооны үйлдэл бол тий. Тэгээд нэг тийм зарим судлаач бол үнэг гэж үздэг, зарим нь ер нь ихэнх нь бол чонын төрөл гэж үздэг. За чонтойч төстэй шин чанарууд байдаг, үнэгтэйч төстэй шин чанарууд бол байдаг. За тэгээд янз бүрийн тэр байгаль хамгаалах, амьтан хамгаалах нийгэмлэгүүдийн зүгээс бол энэ амьтныг бол яг албан ёсоор бол хамгаалтанд авахгүй маш хурдан үүрждэг, маш өргөн тархсан учраас одоо нэг хамгаалтанд авах шаардлагагүй гэж үздэг баг л та. Маш залтай, чадварлаг, ухаалаг юм амьтан байна. За ойд амьдрын хээр, цүл, тал газар, өндөр уул гэдэг ер нь бол газар голохгүй. За тэгээд хаанч дасан зогсож амьдрах чадвартай сүргээрээ анхийн. За хотын захаар хүртэл гудамжаар үзэх тохиолдол бий. За ингээд бас хүүхдүүд рүү дайрсан, гадаа тоглож байгаа хүүхдүүдийг чирж ойроо авах гэж оролцсон ийм зүйлүүд бол анзаарэгдсэн байдаг. За нэг хамгийн багадаа нэг 10, хамгийн хүндтэй 20 кг хэмжээтэй. За эмэгч нь арай жижигхэн биетэй ийм амьтан баг. Буг, туулай, чандаг гэд ер нь яг уу ер нь л идэж болох бүх зүйл рүү дайрна. Ерөөсөө л сүргээр бол юурууч дайрна. Сэг зэмэрч хооллно. За жимс ногоо идэж байсныг нь харсан гэх хүмүүс байдаг. Гэхдээ энийг шинжлэх ухаанд бүртгэгдсэн юм бол байхгүй юм шиг байна. Гэхдээ яг нэг desperate буюу ингээд хоол тэжээл багасгах үед бол тийм арга зам хэрэгжилж бас амьд үлдэх юу ээж бас байж болно шүү дээ зохиолтгоо. За үнэрлэх хэрэгтэн сайн хөгжсөн, харах, сонсох чадвар маш сайн хөгжсөн. За уйлах маягаар тэгээд нэг юм хашгирах маягаар биеиндээ дохио өгдөг. За одоогийн байдлаар койот чоны нэг юм 11 өөр янзын юм хөлөлт тэмдэглэгдээд байгаа. Өөр янзын авиануудыг тэмдэглээд байгаа гэж. За ингээд энэ голдуу ан хийхтэй энэ юугаараа харилцдаг байгаа. За нэг сонин болохоор койот болон саарл чон хоёрын дундаас төл гардаг. Энийг нь koi wolf гэж англиар нэрээд байгаа. Манайхаар одоо их хөгсдэрийг орчуулах юм гэдэггүй л дээ. Нөгөө tiger migrтэй адилхан. Тий, тэрнтэй адилхан одоо дундааснаас үртэл гардаг. Цус солидох процессоос ичимтэй явагдаж байгаа гэж үздэг. За тэгтээ яг нөө ерөнхийдөө чон бол койоттойгоо таарахаараа койоттойгоо барьж идчихэд байдаг. Яг л койот ерөнхийдөө бас чоныг дагаж яваад үлдээсэн юм аа хооллох ч юм уу тийм зүйлүүд бас байд юм байна л да. За тэгээд тийм учраас бас нэг алах юм тохиолдол нэлээд байдаг. За койот гэдэг амьтантай бол европчууд сүүл Америкийг колончлохдоо танилцсан амьтан л. Тэрнээс өмнө бол мэддэггүй байжгаад одоо колончлогч бол сүүлдээ тэгж хараадаг болсон шүү дээ. Кайори гэдэг те. Одоо тэр чинь их зовлонтой амьтан байл дахиаг нь улгаалаад иддэг ч гэдэг. Хургийг бариад иддэг ч гэдэг юм уу те. Тэгэхээр одоо энэ тухайн тэр Европ дөрвөж орж иржсэн Америкт сурч ирсэн тэр фермерүүд дахианы галуу найз хоёр эргэлж ирсэн нөхдүүд бол энэ койотчонд бол тун дургу тийм учраас одоо хараалынх нь үгэнд нь бол койот бол ордог. Одоо ерөнхийдөө бол нэг хөгийн койот шиг гэж одоо тэгж л одоо бие биенээ гадаг гэж дормжилдаг. Ер нь яг койотын хувьд бол арслан бар шиг том биш үж болно. Гэхдээ 2 сая жилийн эволюцийг буюу хувьслын шалгарлыг даваад өдий өрсөн учраас биологчд бол энэ амьтанд бол хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Энэ амьтан бол ухаалаг, залжин, ийм аргатай амьтан. За тэгээ сүргээрээ ан хийж байгаа байдлыг ерөөхдөө пирана загстай адилтгсан байдаг. Пирана ч нэг бөөнөр орж ил пижгнүүлцдэг шүү дээ. Хазал. Тэрнтэй адилхан ерөөхдөө ийм тиймэрхүү арга тактикаар ер нь ан хийдэг. За ийм одоо ийм сонирхолтой ийм амьтан байна. Хүмүүрийн зөвлөх харилцсан мэдлгүй. Зарим нь зөвхөн өөрийгөө ялахыг хүсдэг бол
зарим нь өрсөлдөгчөө ялахыг, нэгдмэл байхыг, мөрөөдөлдөө хүрэхийг, өөрийгөө бусдад батлан харуулахыг зорж байдаг. Харин таны зорилго юу вэ? Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Яг энэ удаагийн дугаарыг хаагаад нэг Австрали бас нэг айх таримтай байгаад байгаа шүү дээ. Бид нар бас дугаар хийж исэн. Энэ бол Dingo. Австралийн Dingo гэдэг. Одоо зарим нь бол чонч гэдэг, зарим нь нохоо гэдэг, зарим нь үгүй. Dingo бол тустай юм төрөл зүйлээ гэдэг. За тэгээд 35-аас 45 мянган жилийн тэртээ хүнийг дагаж одоо Австрали төвд очсон байх магадaltaй гэх. Тэгээд Австрали төвд очингуудаа шууд доминант амтан болсон л доо. Тасманы чөтгөрийг Австралиас шахаж гаргасан. Одоо Тасманы аралдлыг хэд үлдсэн шүү дээ. Тэгээд уутад барыг бол устгасан. Тэгээд тийм юм ясандаа бол тэр очисон газараа бол ноёрхогч юм амт болсон. Яг л чоны бүтцтэй адилхан. Одоо сүргийг бол альфа эргчин, альфа эмэгчин өдөрдөн сүгээрээ анхын. Тэгээд нөгөө нохооч ингээд бүрэн одоо ингэж хоошоо харж ингэж чаддгүй мэл та нэг 180 градус гэдэг үлээ те. Dingo бол чадтай байна. Хүзүүний яс болж арай өөрөөр ажилдаг. Ам нь илүү том ангаадаг. Ийм одоо харга залтай амт бас л одоо жуулчд аялагч руу тэнд аялж явж байгаа хүүхдүүд рүү дайрсан, барьсан, эдсэн тохиолдол бол зөндөө байдаг. Энийг манай Free подкастын бас нэг бус дугаар энэ талаар бол ярьж ирсэн. Ялангуяа тэр нөгөө улруугийн дэргэд болсон хэрэгэд тэрийг тэгээд нөгөө австралчуудын дунд ч нөгөө Dingo ate your baby гэдэг. Dingo got your baby. Хүүхд нь алга болчихсон бол тэгж хоорондоо ярьдаг баг. Dingo барьж наа барилцсан гэдэг юм нөгөө нэг. За Dingo гэдэг бас юм маш сонирхолтой амьтан бол Австрал байдаг. Европчуудын буюу колоничлогчид очсны дараа бол Dingo нар бол нөгөө доминант буюу ноёрхогч хоолны пирамидын дээр үүдэг амьтдаас шууд доош орсон. Яг тэгэхээр хүмүүс олон тоогоор алж ирсэн. Тэсн мал руу ороод байгаа юм чинь. Ялч балж байгаа юм л да. Тэгэл яг дэс нөө зөрчил үүсэж байгаа. Тэгэл Dingo бол олон тоогоор хядсан. Дээрээс нь гэрийн нохтой одоо европчуудын аваадсан гэрийн нохтой холилдож үржилд орж байгаа учраас энд бас одоо тоотлогоо буурах нэг юм шалтгаан болсон. За тэгээд энэ дугаараа дүрмж хаахад бол Canines буюу чонын төрлийн, нохоон төрлийн амьтад бол нөө тэсрэмтгийн хурд гэхээсээ илүү төвчээр уугахгүй суцшгүй энэ байдлаараа л ерөнхийдөө сүргээрээ багаараа ажиллаж ан хийж голдуу одоо ангаа буулгаж авдаг ийм л одоо сонирхолтой зохиолтгоо байна да. За яг нөгөө өмнө ирсэн муурын төрлийн амьтдтай харахад бол бүр шал өөр байна шүү дээ те. Ер нь стратеги тактикийн хувьд ч гэсэн бие онцлогийн хувьд ч гэсэн шал өөр юм байна. Тэгээд ер нь Антарктидаас бусдыг гэхэр чинь одоо тэгэл хаасайгүй л ер нь таарах юм байна шүү дээ. Янз янзын төрлийн Canines те. За ингээд та бүхэндээ Free подкастаас чоны төрлийн амьтдын талаар тань мэдгүй мэдээллүүдийг дамжууллаа. За тэгээд үзэгчдээ энэ мэдээллийг хүргэсэн Батмүх ахтаа бас баярлалаа. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ.